Өдрөмөнд хойгоны санхүүгийн стратеги хичээлийн маань хүлээн авч байгаа талархаж байна. За намайг ган болтын инх цэцэг гэдэг. Би одоогоор санхүүгийн шийдэл компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд санхүү бүртгэл аудитын салбарт бол 20 жил ажилласан. Байгууллагуудад санхүү бүртгэлийн зөвлөгөө өгдөг юм хүн баамаа. За ажлынхаа туршлага дээр үндэслэн байгууллагуудад зөвлөгөө өгөө явж байхад бол байгууллагын санхүү гэхээс илүү хувь хүний шийдвэртэй холбоотой эсвэл байгууллагын удирдлага санхүүгөө бүрэн ойлгоогүй эсвэл бүртгэлээ зөв гаргаагүй хувь хүний санхүүтэйгээ хольсон зэрэгээс шалтгаалan байгууллага ийм шийдвэр гаргалтанд дааширч мөн зорилттой төвшөндөө хүрч чадахгүй байх тохиолдлууд бол байдаг. Иймээс энэхүү сургалт маань бол зөвхөн хувь хүн чиглэсэн хувийн зорилгоо тодорхойлж түүндээ хүрэх нөөцөө тодорхойлох мөн удирдах, төлөвлөх зэрэг шаардлагатай мэдлэг мэдээлэл эсвэл аргачлал тийм хүснэгт практик зөвлөмж өгөх зорилготойгоор энэ сургалтын агуулга маань бол бэлтгэгдсэн байнамаа. За санхүү гэдэг бол ерөнхийдөө бол зөвхөн мөнгөө бүртгэх зүйл бол биш шүү дээ, тийм ээ. Энэ бол амьдралын чанараа сайжруулах, тодорхой зорилготой хүрэх маш чухал хэрэгсэл гэдгийг бол бид бүхэн бүгдээрээ мэднэ, тийм ээ. Тэгвэл санхүү гэж яг юу юм бэ гэх юм бол санхүү нь мөнгөн урсгалтай холбоотой шийдвэр гаргалтыг судалдаг эдийн засгийн шинжилгээ ухааны салбар шинжилгээ ухаан юм баамаа. За судалгадахуйн дэд салбарууд гэх юм бол өрхийн түвшинд хувь хүний санхүү, байгууллагын түвшинд компани санхүү, улс орны түвшинд буюу төрийн санхүү гэж бол ерөнхийдөө дэд салбар болгон ангилдаг. За энэхүү сургалтын агуулга бол түрүүн зурцсанчлан өрхийн түвшинд буюу хувь хүний санхүү гэх удирдсан зохион байгуулах хянахад чиглэсэн байгаа юм шүү. За тэгвэл таны санхүү танаас огтосоо тусдаа зүйл бол биш, тийм ээ. Та ямар зорилготой үнэт зүйлтэй юм. За алсын хараагаа юу гэж харж байгаа, зорилгоо юу гэж тодорхойлсон гэдэгтээс шалтгаалan санхүүгийн нөөцөө тодорхойлж үүндээ тохирсон стратеги төлөвлөгөө, мөн тактик төлөвлөгөө боловсруулахад бол чиглэгдсэн яг энэ стратегийн гурвалжныг бол бид ажиллах нэ. Тэгэхээр таны зорилго юу вэ? Та зорилготой хүрэхэд таны санхүү дэмжлэг болж гин үү? Эсвэл сад болж гин үү? Нэг хэдүүлээ тодорхойлоод ойлгох, дэмжих хэрэгсэл болгох зорилготойгоор санхүүгийн мэдлэгээ дэвшлүүлэх нэ. За агуулгын хувьд бол үнэт зүйл зарчмаа тодорхойлно, эрхэм зорилго, алсын хараагаа бас тодорхойлно. Үүний дараа таны мөрөөдөл буюу та яг юунд зорж байна? Энд чинь хэдэн төгрөгийн нөөц хэрэгтэй юм бэ? За стратеги төлөвлөгөөгөө тодорхойлно. Яг өнөөгийн байдал таны санхүү чи ямар байгаа? За энэ дээр бол тайлан балаас гаргана. За мөн үүнтэйгээ уялдуулан төлөвлөгөө төсөв зохион, хөрөнгийн өгөөжөө тодорхойлно. За бизнес хувийн санхүү хоёр бол тусад байлгана. Үүн дээр ямар стратеги барих юм? За мөн санхүүгийн хэрэгсэл ашиглаж хөрөнгө мөнгөө хэрхэн өсгөж болох тал дээр боломжуудыг ярилцсан. За мөн таны сэтгэлгээ тухайн зорилготой чиглэсэн байх нь хэрвээ өөрчлөх шаардлагатай бол хэрхэн өөрчлөх вэ? Аргачлалыг хэдүүлээ суралцах нэ. За ингээд хичээлээ эхэлцгээе. Амжилт хүсье.